AB8 AD7 за 81 нь болохоор AB8 AD7 BC9 байх талуудаарт өгсөн ABCD4 өнцөгт нь тойрогт багтсан гэж байна. За тэгэхээр ABCD4 өнцөгт нь нэг юм тойрогт багтсан юм байна. Тэгэхээр бид нар юу өгсөн бэ гэсэн чинь талуудынх нь зарим нь өгсөн байна тий. AB 8 урттай, AD нь болохоор 7 урттай, BC 9 урттай. За тэгээд биднэрт BD диагоналын урт нь өгсөн юм байна. Язгуудар 113 гээд тэгээд BAD өнцгийн хэмжээг бол гэж байна. За тэгэхээр биднэрт BD диагонал өгсөн гэж 3-ны 3 тал өгсөн чинь бүгдээрээ косинусын теорем бичээд BD-г олчих. За тэгэхээр BD талын квадрат нь хажуу тал AB квадратээр нөгөө хажуу тал AD квадратыг нэмээд хасах нь 2-ыг үржих нь AB-г үржих нь AD тэгээд хоорондох өнцгийнх нь косинус. За тэнгуүтэл BD нь болохоор надаа язгуудар 113 гэдэг өгсөн үүний квадрат AB тал нь болохоор 8 AD нь 7 хасах нь 2-ыг үржих нь AB 8 AD нь 7 тэгээд хоорондох өнцгийнх нь косинус. За квадрат тэгэхээр 113 64 дээр нэмэх нь 49 хасах нь 56-г 2-оор тэгэхээр 112-ыг үржих нь косинус альфа. За 112-ыг үржих косинус альфагаа ийшээ гаргаад бүгдээрээ 64 дээрээ 49-ийг нэмээд 113-ыг хасчихъя. За тэгэхээр 64 дээр 49-ийг нэмэхээр нэрээ 113 юм шүү дээ. 113. Тэгэхээр 0 гарч байгаа юм байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл манай эндээс альфа онцгийн косинус нь тэг гарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр альфа онцог маань 90 градус буюу энд 90 градус гарч тарах нь. За эндээс бүгдээрээ CD-г олно гинэ. Тэгвэл энэ 90 градусын бол энэс 90 градус болох юм шүү дээ. Тэгээ BD-г өгсөн чи одоо би CD-г олчихно тий. Тэгэхээр одоо энд 90 градус болчлоо. Тэгэхээр манай BD маань диаметр болсон юм шүү дээ. Тэгвэл CD талын квадрат нь BD диагоналын квадратаас BC диагоналын квадратыг катын квадратыг хасаад өгчнө. BD нь язгуудар 113 байгаа. BC нь болохоор 9 байгаа. Эндээс 113-аас хасах нь 81. За тэгэхээр эндээс бүгдээрээ 113-аас 81-ийг хасахаар 32 гарч байна. Тэгэхээр эндээс манай CD маань 32 маань 16 32 16-аас язгуурахаар 4 гарч байна. Тэгэхээр энэ маань 4 язгуудар 2 юм байна. За даан тэгвэл ABCD 4 үндэстэн талбайг олгоно. За тэгэхээр одоо 2 шиг дэшин сурвалжин болсон чинь бүгдээрээ 8 7 2 катыг ашиглаад CD нь болохоор 4 язгуудар 2 байгаа. Тэ энийг ашиглаад олчих. За тэгэхээр ABCD 4 үндэстэн талбай маань нэгдүгээрт ABD 30 талбай дээр хоёрдугаарт BCD 30 талбайг болоод нэмэхээр гарах нэ. За тэгшинстэй гурвалжуулж бүгдээ AB катыг AD катээр үржүүлж хоёр хуваачна. Нөгөө талаас болохоор BC катыг CD катээр үржүүлээд хоёр хуваачна. Эндээс AB 8 урттай, AD 7 урттай хуваах нь 2. Эндээс BC нь болохоор 9 урттай, CD нь болохоор 4 язгуудар 2 урттай. Тэгээ 2 хуваах нэ. Тэгэхээр 56-г 2 хуваахаар 28. Энийг 2 хуваахаар 18 язгуудар 2 юм байна. Тэгэхээр манайх энэ зэн 28, энэ 28-ыг өгсөн, энэ 18 гэдээ олдчих юм байна. За 82 нь дарааллын эхний гишүүн синус квадрат x, хоёр дахь гишүүн нь энэ гинэ. За манай нэгдүгээр гишүүн синус квадрат x-с нь хоёрдугаар гишүүн нь синус квадрат x-ийг үржин косинус квадрат x гэж байгаа. За гэхдээ манай энэ x нь 0-оос 90-ийн хооронд гэхээр 0-оос 90 буюу хурц өнцгтөр бүгд нэмэх. За уг дараалал төслгүй буурах геометриос байсан гинэ. Төслгүй буурах геометриос. За тэгэхээр эндээс юу гэхээр маа нэгдүгээр гишүүн болохоор синус квадрат x юм байна. За q нь хэдийн гэсэн чинь энэ синус квадрат x-ийг косинус квадрат x-ээр хурцуулчих. Тэгэхээр манай q нь косинус квадрат x. За косинус чинь хасах нэгээс нэг оронддаг тий. Тэгэхээр төслгүй буурах геометриос учраас манай s бүх гишүүний хэлбэрийг болохдоо b1-ийг хуваах нь нэгээс нь q болж байна. За тэгэхээр манай b1 бол синус квадрат x, хуваах нь нэгээс нь q маань косинус квадрат x. Тэгэхээр үндсэн адилхлаар нэгээс нь косинус квадрат x маань синус квадрат x болчихно. Синус квадрат x синус квадрат байхаар
1 юм байна. Тэгэхээр бүх төсөл болон гишүүд учраас буурах геометри учраас бүх гишүүдийн хэлбэр 1 гарах нэ. За 2 дугаарх нь уг дараалал хэрвээ архиметик прогресс бол ялгуурыг хэлж байна. За манай нөгөө дараалал маань архиметик прогресс гэвэл 1-р гишүүн нь синус квадратикс тэгээд d нь хэд юм бол гэхээр бүгдээрээ 2-р гишүүн нь мэдж байгаа тий. Одоо энэ бол a1-ийг мэдж байгаа. a2-р гишүүн нь синус квадратиксийг үрчгэн косинус квадратикс. За тэгвэл ийм үед ялгуурыг олгож байна. Ялгуурыг олвол 2-р гишүүнээсээ 1-р гишүүн асууж. 2-р гишүүн маань синус квадрат x-ийг үрчгэн косинус квадрат x хасах нь a1 гэдэг нь синус квадрат x. За тэгэхээр синус квадрат x-ийг хаалтнаас харгалаа. Косинус квадрат x-ээс хасах нь 1 байх нэ. Тэгэхээр бүгдээрээ r-ийн хаалтнаас хасах тэмдэг хаалтнаас гаргачихъя. Тэгвэл за хасах тэмдэг гаргачих юм бол 1-ээс хасах нь косинус квадрат x болж байна. За тэгсэн чинь 1-ээс хасах нь косинус квадрат x гэдэг маань синус квадрат x шин. Тэгэхээр үржигдээд хасахыг үржих нь синус 4 зэрэгтэй x. Тэгэхээр энд бүгдээр юу гэж тавих юм гэсэн чинь энэ бол 4-ийн тоо. За энэ болохоор хасах 1 тэгээд синус квадрат 4 зэрэгтэй x байх нэ. Уул нь хасахыг нэг тэмдэглэл тавих хэрэгтэй. Тэгээ 2 тоо учраас хасах нь гэжлээ. За 3 дугаарт нь за x-ийн тэнцүү 4-ний p-д архимед прогресс эхний 11 гишний хэлбэрийг болгоно. X нь хэрвээ 4-ний p бол архимед прогрессын эхний 11 гишний хэлбэрийг болгож байна. За тэгэхээр одоо манайх юу гэсэн үг вэ гэхээр a1-р гишүүн нь синус квадрат x буюу синус x-ийн хооронд 45 градусаар тавьчих. Гэсэн синус 45 градуст 2-ны язгуур 2-ыг авдаг. Энийг квадрат нь. Тэгэхээр дээр нь 2, доор нь 4 буюу манай a1 нь 2-ны 1 юм байна. За одоо би d-г олъё. За d нь болохоор юу гэсэн гэсэн манайх хасах синус 4 зэрэгтэй x гэсэн. Өөрөөр хасах синус 4 зэрэгтэй x-ийн хооронд 2-ны язгуур 2-ыг тавьчихнаа. Тэгсэн чинь 2-ны язгуур 2-ны 4-ний p тавьчихнаа. Энэ маань 45 градус. Гэсэн синус 45 градус утгах нь 2-ны язгуур 2 байдаг. Өөний 4 зэрэгт гэсэн үг. За тэгэхээр 2-ын 4 зэрэгт маань 16, язгуур 2-ын 4 зэрэгт маань 4 болж байна. Тэгээ хураахаар d нь бол хасах 4-ний 1 юм байна. За энэ үед бүгдэрингээ чинь архимед прогрессын эхний 11 гишний хэлбэр болгосон. Тэгвэл 11 дахь гишүүн олъё. 11-р гишүүн бол 1-р гишүүн дээр 10 удаа d нэмэхээр гарна. a1 нь 2-ны 1, нэмэх нь 10-ыг хүчин d-гээ бүгдээрээ хасах 4-ний 1 гэж мэдж байгаа. Тэгэхээр 2-ны 1-ээс хасах нь энэ нэрийг 2 зураачаар 2-ны 5 болоод хасах 2-ны 4 буюу хасах 2 юм байна. За тэгэхээр эхний 11 гишний хэлбэр болохоор би яах юм гэж чинь хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 2 туугаад хэдэн гишүүн баг орчуулнэ. Тэгэхээр a1 нь болохоор биднэрт 2-ны 1, 11-р гишүүнээ олсон ч хасах 2 юм байна. Тэгээ 2 туугаад 11-ээр орчуулж. За энд 2-оор ижил хуваар өгөхөөр хасах 2-ны 3 болоод энэ хуваартайгаа 2-тойгоо үржихдээ хасах 4-ний 3 болж байгаа. Тэгэхээр хасах 4-ний 33 юм байна. За тэгэхээр одоо энэ маань 33 юм байна. За хуваартай 2 болсон баг чинь вэ? Бүгд харъя. Энд чинь a1 маань 2-ны 1 шүү дээ. Яалч 4 ч 4 л гарах юм байна л да. Гэтэ би энэ алдааг байгаарай. 1-р гишүүн синус квадрат x гэдэг чинь 2-ны язгуур 2-ын квадрат чинь 4-ний 2 буюу 2-ны 1 зөв. За тэгээд манай d чинь болохоор юу вэ гэсэн чинь 2-ын 4 зэрэгт. За энэ зөв байна. Хас 4-ний 1 зөв. Тэгэхээр бид нь 11-р гишүүн олохдоо 1-р гишүүн дээр 10 удаа d-г нэмэцтэй. Тэгэхээр 2-ны 5 болоод манай энэ гишүүн маань хас 2-ны 4 буюу хас 2. Тэгээд хамгийн ихний гишүүн сүүлийн гишүүн гэхээр за зөв байна. Зөв ба тэр 4 байх хэрэгтэй юм биш үү? За дараагийнх нь 83. За бидэрт нэг юм функц өгөөд дараах тохиолдолд бүрд pq болгоно. За нэгдүгээрт нь биднэрт яасан гэсэн чинь нэг юм парабола өгөгдсөн байгаа. Гэсэн энэ график нь энэ зэгт оройтой гинэ. Тийм бол pq болгож. За ийм зэгт оройтой бол бүгдээр оройн цэгийг олохдоо эндээс уламжлал аваад 2x-ээс хан p хүчний x уламж 1. Тэгтээ тэнцвүүлэхээр манай оройн цэгийн координат гараад байна. Гэсэн энэ маань 3 гэж өгсөн шүү дээ. Авцсан нь.
Тэгэхээр P бол 6 юм байна. За 2 дугаар координатыг бүгд яаж олох юм гэсэн чинь нөгөө оройн цэгийн абсцисаа анхныхтаа эндээ орлуулчихна. Тэгэхээр 3-ын квадрат 9 хасах нь P-гээсээ 6 олцсон x нь 3 нэмэх нь Q. Тэгэхээр энэ маань Q гэснээр 9-өөс 18 хасгарчин хасах 9. Энэ маань хэдтэй тэнцүү вэ гэсэн чинь хасах нэгтэй тэнцүү юм байна. Тэгэхээр эндээс Q олсон чи Q нь бол 8 юм байна. За ингээд PQ болсон. Энэ 6, энэ 8. За яг энэ үед тэгэхээр одоо v функц илүү тодорхой болвол x-ийн квадрат p-гээ 6 гэдээ олцсон. Q нь болохоор 8. Энэ функц маань 1-ээс 4 засвардах хамгийн их утга нь хэд байхыг болох юм байна. За тэгэхээр эндээс би нөгөө уламжлал аваад ихтэй тэнцүүлж байгаа буюу оройн цэгийн координат нь x-3 нь энэ дунд байна уу? Байна. За энэ маань дээш харсан парабол тийм үү? Тэгэхээр хамгийн бага утга бол оройн цэг дээр авна. За тэгвэл надад хамгийн их утгыг ол гэсэн байна. Хамгийн их утгыг. Тэгэхээр үзүүрийн 1 юм уу 4 дээр л авч таараа. Тэгэхээр би энэ анхныхтаа 1 4 2-ыг оруулж хамгийн ихийг олох гэж байгаа учраас за эндээ оруулж. За 1-ийг тавихаар энэ маань хэд гарах вэ гэсэн чинь 9-өөс 6-аар 3, 4-ийг тавихаар чинь 16-аас нь 24 нэмэх нь 8. Тэгэхээр энэ 24-өөс 24-аар тэг. Тэгэхээр энэ тохиолдолд манай хамгийн их утга нь 3 юм байна. Тэгэхээр нэг бүгдээр одоо C-г 3 гэж бүглэх юм байна. За 2 дугаарт нь за дахиад нөгөө манай парабол дээр ярьж байгаа штэ f от x тэнцүү x-ийн квадратаас хань px нэмэх нь q маань f от хасах нэг f от 4 дээрх утгууд нь тэнцүү гинэ. 3 дээрх юм шүү. 1 ба 3 дээрх утгууд нь тэнцүү юм байна. За тэгээд хамгийн бага утга нь 4 юм бол одоо болохоор хамгийн бага утга нь 4 өгсөн. За бөгөөд энд хамгийн бага утга нь 4-тэй тэнцүү бол pq болгоно. За энэ юу гэсэн үг вэ? Манай парабол энэ ижтгүү утга авна гэдэг маань одоо яг энэ хасах нэг дээр болон 3 дээр ижтгүү утга авч ийн гэдэг маань юу илэрхийлж байгаа гэхээр энэ хоёрын яг дундад цэг дээр оройн цэг авна гэсэн үг. За ингээ хаагур цувцсан яг тэгшмтэй өгтөн штэ дундад цэгээс. Дундад цэг нь манай оройн цэг гэсэн үг. За тэгвэл би одоо оройн цэгийг олно гэхээр яг хасах нэг 3 2-оор нэмээд 2 дуучна. Тэгэхээр манай оройн цэгийн координат нь 1 юм биш. Тэгэхээр эн чинь дээш харсан парабол юм чинь хамгийн бага утгааг чинь оройн цэгийн 2 дугаар координат нь 4 шүү л гэж өгсөн гэсэн үг. За тэгэхээр одоо эндээс бүгдээрээ уламжлал аваад хөрбөл 2x-с ханд p тэгтээ тэнцвэрлэхээр манай оройн цэгийн абсцисс нь гардаг. Гэсэн энэ надад энд 1 гэд мэдэгдсэн. Тэгэхээр p маань эндээс 2 болох. За p нь 2 юм бол одоо эндээс бүгдээрээ яах юм гэсэн чинь манай парабол маань x f от x тэнцүү x квадратс нь 2x дээр нэмэх нь q. За тэгсэн чи одоо яах юм гэсэн чинь 1-ийг орлуулчих 4-ийг авна гэсэн чинь. За энд бүгдээрээ 1-ийг орлуулчих. Тэгэхээр 1-ээс хасах нь 2 нэмэх нь q. Тэгсэн чинь 4 гарч байна. Тэгэхээр эндээс манай q маань 5 болж таарах нэ. За ингээд pq-г олцсон 2 5. За 2 дахь тохиолдолд болохоор энэ нь 2 энэ нь 5 юм шүү. За дараа нь болохоор Сүүл манай f от x функцийн графны энэ цэгийг тарьдаг бөгөөд оройн цэгний түнтэр оршдог бол pq болгоно. За манай парабол маань болохоор x квадратаас хань px нэмэх нь q хэлбэртэй байгаа. За нэг бод. За тэгэхээр манайх эн чинь дээш харсан парабол байгаа шүү дээ. Тэгээд энэ a цэг энэ дээр оршдог гинэ. Хоёрдугаарт оройн цэгний эр тэнцүү 2x шулуун дээр оршдог. Манай оройн цэг энэ шулуун дээр оршдог гинэ. За тэгэхээр одоо эндээс би уламжлал авъя. Оройн цэг олъё. Тэгэхээр x 2x-с ханд p нь тэнцүүдэг. Эндээс x-ийг олсон чинь p байх нь 2 юм байна. Энэ бол оройн цэгийн абсцисс нь. Загш оройн цэг маань энэ дээр оршдог гэсэн чинь 2 дугаар координатаа энд орлуулж шүү дээ. Тэгэхээр 2-ыг хүчин x-ийн хооронд p байх нь 2 гэхээр p болчих. Тэгэхээр манай оройн цэгийн координат нь p байх нь 2 байхад p гэсэн үг. За одоо манай энэ парабол дээр чинь орж байгаа бүгдээрээ 2 цэгээ мэдсэн учраас энэ дээр 1-р а цэг оршино. 2-р манай оройн цэг оршино. Он p байх нь 2 p гэсэн цэг оршино. За энэ хоёрыг орлуулж. Тэгэхээр хариу нь 5 x-ийн хооронд 1-ийг тавьчих. Энд болохоор хариу нь p x-ийн хооронд p байх нь 2-ыг тавилаа. P-г бүрчгэн p байх нь 2 нэмэх нь q.
За энэ дээрс ингээ харуул бүгдээрээ Q-гээс хань P маань 1-ийн урагшаа гарахаар 4-тэй тэнцүү юм байна. За энэ доотгоо жоохон онцлнаа. P тэнцүү P квадратыг бах нь 4, хасах нь P квадратыг бах нь 2, нэмэх нь Q. За тэгээд 0 тэнцүүгээд энэ юугаа хоошоо гарах. Энэ хэд ижил өргөч 2-оор өгөхөөр хасах P квадратыг бах нь 4, нэмэх нь Q-гээс хасах нь P. Q-гээс хасах P маань хэд x энд 4. Тэгэхээр эндээс 0 тэнцүү хасах P квадрат бах нь 4 дээр нэмэх нь 4. За эндээс 4-өр 2 талыг өрчүүлчихвэл хасах P квадрат нэмэх нь 16 болоод P квадрат нь 16 юм шүү дээ. Тэгэхээр P нь энд нөгөө тэгээсэг өгсөн байсан шүү. P нэрээ тэгээсэг өгсөн байсан энд. Тийм учраас би юуг нэмэх нь авчиж байгаа. За ингээд манай P маань 4. За P-ийг мэдсэн чинь энэ үеийн Q болно гэхээр энд орлоо шүү дээ. Тэгэхээр Q бол 4 дээр нэмэх нь P юм шүү дээ. Тэгэхээр 4 дээр нэмэх нь 4 буюу 8 байна. За ингээд 3 дахь асуултын PQ 4 байхад 8 юм байна шүү дээ. За 84. За бидэрт нэг ийм парабол ийм шулуунаар хүрэлцэн төрсийн талбайгаа S гинэ. За энийг S гэсэн шүү. За тэгсэн чинь парабол болон O гэмтгээр хүрэлцэн төрсийн талбай S1. За эхлээд бүгд тэрийг болох юм байна. Одоо яасан гэж чинь манай парабол болон x гэмтгээр зарласан төрсийн талбайг S1 гинэ. За энийг олъё. Эхлээд. За тэнийг бүгдээр яаж болох вэ гэсэн чинь S1-ийг олно гэхээр манайх дээд талаараа параболоор ашигдсан, доотлон тэнхлэг нь ашигдсан. Тэгээ энэ огтлж байгаа цэгнийг харагдаж байна те 0-оход 6-ыг өгсөн. Тэгэхээр талбай нь 0-оос 6 хүртэл дээр оршиж байгаа болохоор манай нөгөө энэ доош харсан парабол буюу 6x-с x квадрат доор оршиж байгаа нь манай тэнхлэг. За эхлээд эндээс бүгдээрээ S1 олчих. Тэгэхээр энэ маань шууд бодоо авч те 6 30 x-ийн 1 зэрэг тэгэхээр x квадратыг бах нь 2, x квадратаас интегралахаар x кубыг бах нь 3. Хэлнэ 0-оос 6 хүртэл. За тиймд орлуулахаар 3x-ийн квадрат хасах нь x кубыг бах нь 3, хэлнэ 0-оос 6. За 6-гаа орлуулнаа. Тэгэхээр 6-гийн квадрат 36, хасах нь 6-гийн куб 216, бах нь 3. Хасах нь 0-ийг болохоо тэр шиг 0 болчих шүү дээ. За 3-ыг 36 урсгахаар энэ маань 108 батна тий 108. За 216 маань 3 дахь багтахаар хэд болох вэ гэхээр 72 болчихно. За тэгэхээр 108-аас 72-ыг хасахаар 36. За тэгэхээр хамгийн ихний асуултанд бүгдээрээ 36-ыг зориулах юм байна. Өөрөөр хэлбэл энэ маань ингээ бүр бүтнээрээ энэ нь 36 юм биш. За тэгэхээр хамгийн ихний бөглөх энэ AB маань 36 юм байна. 36. За дараа нь болохоор яасан гэж чинь парабол болон y-ийн k гэсэн шулуун OA цэгүүдээр огтлцох бөгөөд A цэгийн координат нь олоод тгээс олно гинэ. За одоо бүгдээр яах чинь гэсэн чинь энэ S буюу нийтлэл болгож байгаа. За тэхийн тулд надаа энэ цэг хоёр маань хэрэгтэй нэ. Тэр үед одоо яах гэж бүгдээр энэ парабол болон шулуун хоёрын огтлцын цэгийг аль. За хоёрдугаарт нь болохоор y тэнцүү 6x-с x квадрат болон y тэнцүү kx2-ын огтлцын цэг олно. За энэ хоёрын огтлцын цэг гэхээр тэнцүүлээд за нэгээ 6x-с хасах нь kx, хасах нь x квадрат. Эндээс бүгдээр одоо x-ийг хаалтнаас гаргачаар эхнийхээс нь 6, хоёр дахьоос нь k, хоёр дахьоос нь x гарчна. Үржүүр нь тэг байна гэж x тэнцүүтийг эсвэл 6-аас нь k хасах нь x тэнцүүтийг. Тэгээ эндээс x-ийг болохоор 6-аас нь k олчихно. За ийм хоёр цэг тогтолцсон буюу тэрнийг бөглөх тоо 6-гийн тоо юм шүү дээ. За одоо манайх ч нөгөө шулуун парабол ч нэг ийм дэрс байгаа да. Тэгээ энэний талбайг олох гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ эхний энэ цэгийн координат маань 0, нөгөө цэгийн координат нь болохоор 6-аас нь k баг. За тэгэхээр энд бөглөх эхний тоо маань 6 юм байна. За одоо энэ талбайг олноо S-ийг. За S маань болохоор хэлнэ x нь 0-оос 6-аас нь k хүртэл а дээр орж байгаа нь юу гэсэн чинь манай нөгөө парабол маань өөрөвл
6x-с хан x квадрат нь. Доор орж байгаа нь болохоор манай нөгөө kx. За ингээд эндээс интеграл авчна. За энийг бүгдээрээ болохоор тус бүрээс нь интеграл аваад хийж болно. Эсвэл бүгдээр нэг хялбархан бодъё те. За 0-оос 6-аас нь k хүртэлгээд эндээс бүгдээрээ хасах тэмдэг гаргаж. Тэгэхээр x-ийн квадрат нэмэх нь kx хасах нь 6x болчихно. За би инхээр энд яах ч вэ энд айгүй их юм ордуулах гэдэг очсон хэлбэр аргаар бодъё те. Эндээсээ би x-ийг хаалтнаас гаргасан чинь x дээр нэмэх нь k хасах нь 6. Ингээд маш дахиад зурх учраас би нөгөө томьёогоо дахиад сануулъя. А-гаас b хүртэлгээд x-с хан b гэдэг энэ квадрат функцээс интеграл авахад манай a, b хоёр нь хэлэн болсон бооз. За ийм байд бүгдийн интегралыг хасах 6-ны 1 үрчгэн дээд хэлээс нь доод хэлийг хасаад куб зэрэгтэй. За энэ томьёогоос өөртөө баталчихлаа шүү. Дагсан манай одоо эндээс яаж тэгж харагдаж байна гэхээр x-с хан 0 гэж ихнийх нь. Дараагийнх нь x-с хасах нь k-гаас хасах нь 6. X-с хасах нь энэ дотоороо k 6 хасах нь k. За инхээр манай энэ томьёо хэлбэртэйгоос 0 нь энэ байна, энэ нь. Тэгэхээр манайх энэ юу болох вэ гэсэн чинь энэ доор хасах тэмдэгтээ хасах 6-ны 1 үрчгэн дээд хэд нь болохоор 6-аас нь k, доод хэд нь болохоор 8. 0 энэ 1 куб. Тэгэхээр хасахыг нэмэх 6-ны 1 үрчгэн 6-аас хан k-гийн куб. За ингээд бүгдээрээ s болчихж байгаа. Тэгэхээр одоо энэ маань 6, энэ нь болохоор 6 юм шиг татлаа. За тэгвэл s нь надад 3-ны 32-ыг өгсөн гэж байна. Саяны татвар маань. За 3-ны 32 юм бод хариуг нь олчих. Манай s маань 6-ны 1 үрчгэн 6-аас хан k-гийн куб. Энэ 3-ны 32 гэж өгсөн үед k олно гэж байна. Тэгэхээр 6-аас хан k-гийн куб тэнцүү 6-аар өршүүлэхээр 32-ыг бахан 3-ыг үрчгэн 6. За ингээд ураагаад 2 буюу энэ нь 64 болчихно. Тэгэхээр 64 маань хэдийн куб бэ гэхээр 4-ийн куб. Тэгэхээр 6-аас нь k маань 4-тэй тэнцүү буюу эндээс манай k 2 болж тарах нэ. За тэгэхээр одоо бүгдээрээ энэний оронд 2 гэж тавих юм шүү дээ. За дараа нь болохоор манай s нь s1-ийн 8-ны 1 бод. За тэгэхээр 3 дугаарт нь манай s нь s1-ийн 8-ны 1-тэй тэнцүү бод. За сая s-ийг бүгдрээ олцсон шүү дээ. 6-ны 1-ийг үрчгэн 6-аас хан k-гийн куб. Тэгээ 8-ны 1-ийг үрчгэн s1 маань болохоор бүр тоон хариугаар гарцсан. Тэ энэ ингээд 36 гээд. За тэгэхээр энүүний 8-ны 1-ийг үрчгэн 36. За тэгэхээр 6-аас хан k-гийн куб тэнцүү 36 бахан 8. Тэгээшээ 6-гаар хүртэлж. Тэгэхээр энэ маань 8-ны 216. Тэгэхээр 6-аас хан k-гийн куб тэнцүү 8 гэдэг чинь 2-ыг 216 чинь 6-гийн куб. Тэгэхээр эндээс 6-аас нь k маань 6 бахан 2 буюу 3 юм байна. Эндээс k нь 3 болж тарах нэ. За тэгэхээр сүүлийн асуултанд нь манай энэ k энэ бол 3-тай тэнцүү байна. За одоо 85. За ийм цэгүүр координаттай цэгүүд дээр оройтой A, B, C, D 4 өнцгтийн татварыг энэ парабол ямар харьцаатай хэсгүүдэд хуваах вэ гэж. За тэгэхээр бүгд цэгүүдэд тэмдэглэжээ. За энэ тэлхэн жоохон доош байсан дээр юм шиг байна. За тэгэхээр би одоо эндээс яах вэ гэхээр хасах 4 ба тэг. Тэгэхээр энд хасах 4 ба тэг А. За B нь болохоор хасах 2 байхад 8. За нэг 8 ботч энэ B. За C нь болохоор 2 байхад 8. За D нь болохоор 4 байхад тэг. За тэгэхээр энэ 4 үнцэг тэгэхээр энэ юу вэ гэсэн чинь трапез юм тийм үү? За энэ трапезийн төлөв бүдэр бодчих. Тэгэхээр трапез нь дээд цөөрийн дээр доод цөөрийг нэмээд 2 дугаар дундаж өмөлөд өндөр өрчүүднэ. За тэгэхээр доод цөөр маань болохоор ингээд 8 урттай, дээд цөөр маань
Ийшиг 2 нөгөө тийш 2 байгаа шүү. Тэгэхээр энэ 4 хүрттэй тий. Энэ зайн 2 юм чинь нийтээ 4. Тэгэхээр дээд суурь дээр доод суурийг нэмээд 2 туугаад өндөр үржүүлнэ. Тэгэхээр манай BC-ийн болохоор 4, доод суурь нь болохоор 8. Тэг 2 туугаад өндөр нь болохоор хэдин гэсэн чинь 8. За тэгэхээр эндээс 12-ыг 2 туугаар чинь 6, 8 үржүүлээ манай талбай 48 юм байна. За одоо тэгвэл манай энэ талбайг энэ парабол ямар харьцаатай хэсгүүдэд хуваах вэ гэж байна. Тэгэхээр y тэнцүү x квадратыг нэмэх нь 4 гэдэг парабол маань оройн цэг нь 0 байхад 4. За 0 байхад 4 вэ. Тэгээд дээш харсан парабол энэ тий. За бүгд юус энд юу ордуулж үзье. 2-ыг орлуулахаар 2-ын квадрат 4 дээр 4-ийг нэмэхээр 8. Тэгэхээр 2 байхад 8. Тэгвэл хас 2 байхад 8-ыг дарах юм байна. Тэгэхээр манай парабол ийм болчих юм шүү дээ. Тэгэхээр энэ параболоор манай 2 хэсэгт хуваагдчихээн. За энэ хэсгийн утгаараа би А гэж тэмдэглэчихье. За тэгвэл үлдсэн нь болохоор томоос асаал болчихно. За тэгэхээр бүгд энэ талбайг олноо. За талбай маань x нь хаанасаа хүртэл гэхээр энэ хоёр маань тэглэгээр хоёр тэнцвэс хуваагдж байгаа юм чинь. Нэгийг нь олоод 2-оор үржүүлж болно шүү дээ. Эсвэл шууд нэг ус олсон ч болно. За би шууд 2-оор үржүүлчихөө. Талын лж. Тэгвэл ядаж бод x нь 0-оос 2 хүртэл. X маань 0-оос 2 хүртэл. За дээр орж байгаа функц нь тэгэхээр энэ маань x тэнхтээ параллел энэ 8 гэсэн чигээр дарсан шүлэг маань y 8 гэдэг шүлэг. 8-аас бүгдээр энэ парабола хасаад өгч. За энэ интегралыг бодохоор манай талбай гарч ирэх нэ. За хаалтаа залж байгаа хэвэл бидний илүү амар штэ. 8-аас x квадрат хасган 4 dx. Тэгэхээр эндээс юу болсон гэсэн чинь 2-ыг үрчгэн 0-оос 2 хүртэл 4-өөс хан x-ийн квадрат dx. Тэгэхээр 2-ыг үрчгэн 4-өөс интеграл авахаар 4-ийг солоод x квадратаас интеграл авахаар x кубыг хуваах нь 3. Тэгэхээр нь 0-оос 2 хүртэл. За тэгээ эхлээд бид дээд хэл 2-оор орлуулчихъя. 2-ын куб 8, доод хэл 0 орлуулад хасчих. Тэгэхээр 2-ыг үрчгэн 8-аас хасгана 3-ны 8. Тэгэхээр эндээс 2-ыг үрчгэн ишээ 3-аар өгөхөөр 3-ны 24-өөс 8-ыг хасгаар 16. Тэгэхээр 3-ны 32 юм шүү дээ. За тэгвэл одоо манай том трапез хэлбэр маань 48 гарснаа да. Тэг үлдсэн хэсэг би B гэж нэрлэжээ. Тэгэхээр S-ээс санийхаа А хасгаар 48-аас 3-ны 32-ыг хасъя. За 16-г хаалтнаас гаргачвал 3-аас нь 2-ыг хуваах нь 3. Ишээ 3-аар ажилтгаар өгөхөөр 16-г үрчгэн 3-ны 9-өөс 2-ыг хасгаар 7. За тэгэхээр манай B-ийн талбай юм байна. Тэгээд ямар харьцаатай хуваах вэ гэсэн чинь би А B-ийн харьцаа болох нь шүү дээ. Тэгэхээр 32-ыг хуваах нь 3-ыг хуваах нь 16-г үрчгэн 7-г хуваах нь 3. За 3-д нь хураагчин 32-д хураахаар дээрээ 2, доороо 7. Тэгэхээр талбай харьцаа нь 2-ыг харьцах нь 7 ах нэ. Болохоор А B2 матриц өгсөн А-гаас хан B-г болох нэ. За А матрицаас B матрицыг хасахдаа манай 2 матриц маань ижид хэмжээстэй матриц байх хэрэгтэй. Тэр хасах нэг 0, 0 хасах нэг. За тэгээ харгалзан хасчих. Тэгэхээр нэгээс хасах нь гэхээр 2, хасах нэгээс хасах нь 0, нэгээс хасах нь 0 чинь 1, нэгээс хасах нь гэхээр 2. За ялгуур матриц нь юм гарах нэ. 17-ны энэ тоонууд ихээс нь бага руу ирэн бэл гэж байна. За эхлээд бүгд энэ тоонуудаа харсан чинь манай А тоо маань 17-ны 37 гэдэг чинь 2 бүхэлд 17-ны 3 юм байна. За B нь болохоор 11-ний 25 буюу 2 бүхэлд 11-ний 3 юм байна. За C нь болохоор 19-ний 41 гэдэг маань 2 бүхэлд 19-ний 38 гэхээр 3 болт юм байна. За D нь болохоор 23-ны 49 гэдэг маань 2 бүхэл 23-ны 3 болт юм байна. За эндээс ингээ харсан чинь манайх бүгдийн ижлэн бүхэл хэсэг нь 2. За хүртүүд дээр тоонд нь бүгд адилхан чинь хуваар нь бага нь хамгийн их нь гэж таарна. Тэгэхээр ихээс нь бага руу ирэмбэл тэгэхээр хамгийн бага хуваартай нь B юм шүү дээ. За тэгэхээр энэ B бол хамгийн их нь
дараа нь 17 хуваартай, дараа нь 19 хуваартай, тэгээ сүүлд нь D хуваартай юм биш үү? Хамгийн бага нь. За ингээд ихээс нь баг руу ирмэлжтэй. За Z нь A-гаас нь I. Z-ийн хосмог тоон дээр I-г хүчин Z нэмэхээр ийм байх. A бодит тоглоорой гэж. Тэгэхээр манай Z маань A-гаас нь I-д комплекстэй юм биш үү? Тэгвэл Z-ийн хосмог гэдэг маань хуурмаг хэсгийнхэн тэмдгэнэл эсрэг байна. За тэгэхээр одоо би Z-ийн хуурмаг хэсгээр I үрчгийн Z-ээр үржүүлээд модуль нь язуудар 8 байсан гэж. Тэгэхээр би комплекс тооныхоо хосмогийг тавилаа. I-г үрчгийн комплекстойгоо бичлээ. За ихтэй нэгийг гоё янзлаадах. Тэгэхээр эндээс A-д нэмэх нь I, нэмэх нь I-г үрчгийн A, хасах нь I квадрат. Тэгэхээр эндээс A гэсэн I квадрат маань хасах нэг юм чинь нэмэх нэг болоод А-ийнхаасаа эндээс I-г алднаас харахаар 1 дээр нэмэх нь A. За ингээд энэ комплекс тооны модуль гэхээр бодит хэсгийнхэн квадрат дээр хуурмаг хэсгийн квадратыг нэмээд язгуургасныг хэлж байгаа. Энэ биднэрт язуудар 8 гэх өгсөн байна. За тэгэхээр 2 ширхэг А дээр нэмэх нэгийн квадрат, хоёулаа язгууртай амчин квадратаар төшүүлчихье. За тэгэхээр А дээр нэмэх нэгийн квадрат нь 8-ыг 2 тухаар 4. Тэгэхээр эндээс А дээр нэмэх нэг нь 2 юм байна. А дээр нэмэх нэг нь хас 2 юм байна. За эндээс А-г болохоор 1, эндээс А-г болохоор хас 3 буюу А нь ингээд 2 шидтэй байх нэ. За 89 нь. За ингэж өгсөн бол косинус 8x нь болно гинэ. За тэгэхээр бүгд эндээс харсан чинь энэ синус 2x, косинус 2x гэж байна те. Тэгэхээр энд бүгд энэ томьёог ашиглая. 2-ыг үрчин синус x, косинус x гэдэг бол синус 2x. За тэгвэл одоо бүгдээрээ косинус 2x-ийг үрчин косинус x арын хайрцагцсан байгаагаа би 2-оор үржүүлээд тэгээд 2-тоо хуваагаад өгч юм гэдэг. 2-тоо хуваагаад өгч. Энэ нь 32-ны 1 нэ. Тэгэхээр одоо энэ хэсэг маань юу болох юм гэсэн чинь синус 2x-ийн томьёо. Тэгэхээр 2-ны 1-ийг үржих нь би косинус x-ийн урд нь тавиад косинус 2x-ийн хойно тавьчих. За энэ дөрөв дэлцсэн баг маань синус 2x-ийн томьёо буюу x бол 2-оор үржүүлсэн багаз. Одоо 2-ны x-ийг 2-оор үржүүлэхээр x болж байна. Маань x. Тэнцүү 32-ны 1. За ер нь бол 32-оор үржүүлчихъя та тий. Тэгэхээр энэ маань 16-г үржих нь косинус x, синус x. За косинус 2x-ийн хойно тавилаа шүү. За энэ хэрэг байршлаа тавьсан. Тэнцүү 1. За тэгвэл синус x, косинус x урдаа 2-той байв шүү. Тэгэхээр би 16-гаа 8-ыг үрчин 2 гэж тавьчих. Косинус x, синус x үрчин косинус 2x тэнцүү 1. Тэгэхээр энэ маань синус 2x үрчин косинус 2x нь тэнцүү 1. За тэгсэн чинь энэ дахиад өөрчлөх юм байна те. Энийг би яах юм гэсэн чинь 8-ыгаа 4-ыг үрчин 2-ыг үрчин синус 2x, косинус 2x гэж тавьчих. Тэнцүү 1 байна. За тэгсэн чинь энэ хэсэг маань дахиад томьёо те. Тэгэхээр 4-ыг үрчин энэ маань синус 2x буюу 2-оор үргэлжлэхэд 4x болоод тэнцүү 1. За эндээс синус 4x-ийг бүгдээрээ 4-ний 1 гэж мэдж байгаа маань. Одоо эндээс косинус 8x болно. Тэгэхээр одоо синусыг ашиглаж яаж энэс 2 дахин хэмцээг олох вэ гэхээр косинус 2x бол 1-ээс хан 2 синус квадрат x. Энэгээр бол. Тэгэхээр би одоо косинус 8x-ийг олно гэдэг бол 1-ээс хан 2 синус квадрат 4x гэсэн үг. Тэгэхээр 1-ээс хан 2-ыг үржих нь синус 4x нь 4-ний 1 юм чинь 1 квадрат. Тэгэхээр 1-ээс хан 2-ыг үржих нь 16-ны 1 буюу 1-ээс ханы нэрийг хураалаа 8-ны 1. 1-ээс 8-ны 1 яслах хариу нь 8-ны 7 ах нэ. За хамгийн сүүлд 9-р бодлого нь. За би ингээ өгцсөн энийг олно гэж. За ихтэй бүгд хэлбэрчилсэн дээр. За нэг 7 томьёороо задлахаар А-гийн 4-ний 1-ийн квадратыг нэмэх нь 2-ыг үржих нь А-гийн 4-ний 1, Б-гийн 4-ний 1, нэмэх нь Б-гийн 4-ний 1-ийн квадрат. За нэмэх нь энийг томьёороо задлахаар юу болох юм гэсэн чинь А-гийн 4-ний 1-ийн квадратаас хасах нь 2-ыг үржих нь А-гийн 4-ний 1, Б-гийн 4-ний 1, нэмэх нь Б-гийн 4-ний 1-ийн
квадрат. Хуваах нь А дээр нэмэх нь язгуудар АБ. За тэгсэн чинь эндээс юу болох юм гэсэн чинь энэ хоёр маань хураагдчих юм байна. А-гийн 4-ийн 1-ийн квадрат тэгвэл А-гийн 2-ийн 1 болчихно. За нэмэх нь Б-гийн 2-ийн 1, нэмэх нь А-гийн 2-ийн 1, нэмэх нь Б-гийн 2-ийн 1. Хуваах нь. За энэ хуваар дөрөсөө бүгдээрээ болохоор А гэдэг бол ер нь язгуудар А-гийн квадрат гэсэн үг. За язгуудар А гүрчин язгуудар нь АБ л гэсэн үг юм. За эндээс 2 ширхэг А-гийн 2-ийн 1 буюу язгуудар А, нөгөөх нь 2 ширхэг Б-гийн 2-ийн 1 буюу язгуудар Б. За хуваараасаа бүгдээрээ язгуудар А хаалтнаас гаргачвал эхнийхээс нь квадрат нь чинь 1 үлдээд А-ийнхаас нь Б гарчна. Тэгэхээр эндээс 2-ыг гаргахаар язгуудар А дээр нэмэх нь язгуудар Б, хуваах нь язгуудар А гүрчин язгуудар А дээр нэмэх нь язгуудар Б. Энээр хураагдаад явж 2А хуваах нь язгуудар А. Тэгсэн чинь А чинь язгуудар А-тай хураагдахаар 2 язгуудар А болт юм шүү дээ. Гэтэл надаа энэ А нь 9 өгсөн. Тэгэхээр 2-ыг хүчин язгуудар 9 буюу 9-өөс 3 гараад хариу нь 6 гарах нэ.